За сайн байцгаана уу сонсогчдоо. Та бүхэндээ энэ удаа Улаанбаатараас Наги. Гэ Америкийн нэгдсэн улсын Сан Франциско хотоос тэгшээ мэдчилж байна. За энэ бас нэгэн шин дугаараар та бүхэнтэйгээ уулзаж байна. Наадмын бүх шиг л эхэлж байна. За. Одоо тэгээ сурччтэй. Тийм л юм санаанд орлоо. Ойрын үед нэр Америк ном биш дандаа жоохон ондоо Америкээс гадна ном уншиж бас яри те. Тийм, бүр тэгэн. Энэ удаа бас Америк биш, бас нэг гэхдээ бас сонирхолтой адлын удлаа Америктэй жоохон сайд талтай л да. Тийм ном бүр зориод сонгосон байгаа энэ удаа. Тэгэхгүй бол дэлхийн Америк юм шиг дээ. Ихэвчлэн нонд англиар бичигдсэн номнууд мэдээж Америкаас гаралтай байдаг сайн номнууд те. Тэгээд энэ удаа зорин бүр англи хэл рүү орчуулагдсан энэхүү номыг сонгож авсан байгаа. За тэгээд энэхүү номын маань нэр нь болохоор A River in the Darkness буюу харанхуудах гол гэдэг ийм нэртэй ном байгаа. Тэгээд анх зохиолчийн нэр нь болохоор Масажи Ишикава. Одоо Японоор хам бол нэрийн солилт Ишикава Масажи гэдэг хүний бичигдсэн ийм ном байгаамаа. За тэгээд ерөнхийдөө юуны тухай гардаг вэ гэхээр энэ хүн өөрийнх нь хойд солонгосоос хэрхэн зугатаасан тухай гардаг юм бичигдсэн түүхэн ном байгаа. Тэгээд анх Япон хэл дээр 2000 онд хэвлэгдэн гараад англи хэл рүү 2018 оны 6 сард орчуулагдсан гарсан ийм ном байгаа. За тэгээд англи хэл дээр орчуулагдсан гарсан даруйда маш олон хүмүүсийн анхаарлыг татаж ер нь олон улсын хэмжээнд бас нэлээд анхаарал татсан. Тэгээд мөн шилдэг номоор хэд удаа шалгарсан ийм ном байгаа. За тэгээд Ишикава Масажи гэж хүн маань сонноос тэгшээ. Япон нэр нь Ишикава Масажи юм уу? Масажи Ишикава юм уу? So Япон нэр нь болохоор Японоор бол яг монгол шиг одоо жишээлбэл эхлээд овгоо хэлээд дараа нь нэрээ хэлдэг байгаа. Тэгээ Японоор хэлэх юм бол Ишикава Масажи гэж хэлэх хэрэгтэй. Мэдээж англиар хэлэх юм бол нэг англи хүний нэр нь эхний асуудлаас болоод англи хэл дээр ч гэсэн бидний нэр ч гэсэн эхлээд first name буюу эхний нэр нь яваа дараа нь овг нь хана явдаг шүү дээ тий. Тийм болохоор Масажи гэдэг нь болохоор first name буюу өөрийнх нь нэр, Ишикава нь овг нь байгаа. Өөрийнх нь нэр, оноос нэр. Окей. За ойлгосон. За тэгээд энэ хүний яг бүр түүхийн амьдрал өөрөө Япон хүн байгаа. Японы иргэн. Тэгээд хэрхэн хойд солонгос руу ачигдаад гэж хэлж болно те бүр хүчээр ачигдаад тэгээд 30 хэдэн жилийн дараа буцаж хойд солонгосоос оргон гарч ирсэн тухай өөрийнх нь бүр хатуу амьдралыг энд өгүүлсэн юм байгаа. За тэгээд ерөнхийдөө энэ номыг эхэлж ярихаасаа өмнө бас сонсогчдоо юм ерөнхий мэдлэг гэдэг утгаар нь те энэ номыг ойлгоход илүү төхөн болгох гэдэг утгаар нь ер нь энэ тухайн үед энэ Солонгос Японы харилцаа ямар байсан юм дэлхийд одоо энэ хүн яагаад ийм байдалд орсон тухайг нь түүхийг нь бас тайлбарлах хэрэгтэй байх гэж бодож байна. За тэгээд энэ бол миний интернетээс олж авсан мэдээлэлтийг сонсогчдоо зориулаад тайлбарлая те. За тэгээд Солонгос та бүхэн мэдж байгаа те Японгоо маш ойролцоо ийм газрын зураг дээр дөнгөж 2-3 цаг 1 цаг онгоцоор яваад очдог ийм газар байралтай байгаа. За тэгээд 1910 онд Япон улс тухайд хаан засаглалтай байсан. Тэгээд Азида маш хүчтэй олон Азийн улс орнуудыг эзэлж байсан байгаа. Түүнийхэн нэг хэлбэрээр Солонгосын тэр хойгийг тэр чигээр нь Японы мэдлэлд 1910 онд эзэлсэн байсан. За тэгээд өөрөөр хэлбэл Солонгос тэр үед Японы хаан улсын засаглалтай Япон орн байсан гэсэн үг. Тэгээд Япон дэлхийн 2 дугаар дайны 1945 онд ялагдал үзүүлснээр өөрийнхөө энэ тэнд байсан бүх тэр эзэлж байсан хэсгүүдээ ингээд гив буюу одоо ингээд тэрнээсээ салсан байгаа. Тэгээд үүнийх нь нэг хэсэг бол Солонгосын хойг байсан. Тэгээд Солонгосын хойг Япон улс дэлхийн 2 дугаар дайнд ялагдсны дараа 2 хэсэг хуваагдсан. Хойд хэсэг нь зөвлөлт холбоод улс эзлээд өмнөд хэсгийг нь болохоор Америкийн эзэлсэн байгаа. За тэгээд та бүхэн мэдж байгаа одоо ингээд үүнээс болоод хойд солонгос болон өмнөд солонгос гэсэн 2 хэсэг хуваагдаад тэгээд солонгосын дайн бас 1950 оноос 1953 онд хүрэгдсэн боловч ингээд Америк өөрөөр хэлбэл хүйтэн дайны үр дүнгээр ингээд солонгос маань 2 хэсэг хуваагдсан байгаа. Тэгээд одоо хүртэл бол яг тухайн үедээ дайн маань солонгосын дайн дууссан боловч
тухайд төр зураг гал зогсоох гэрээ байгуулад өнгөрсөн. Яг үний хэрэгтэй бол их найрамдлын гэрээ бол байгуулаагүй байгаа. Тэгэхээр яг ингээд яг сайн нарийн ярих юм бол одоо 2 солонгос маань бас дайны цэг дээр байгаа гэж хэлэгддэг. Одоо техникли ингэж хэлэгдэх тийм улс байгаа юм. Гэхдээ мэдээж нэг гал зогсоох гэрээ байгуулсан учраас одоо ийм зогсон байдалтай дайн үргэлжсээр байгаамаа. За тэгээд энэхүү тухайн үед Солонгос Японы эзэн засгийн засаглал дотор байсан учраас Японы Солонгосоос ажилчид болгож хар ажилчид болгож Японд руу маш нэлээд хүмүүс их татагдаж амьдардаг байсан. Тийм учраас Солонгос гаралтай Японд хар ажил хийдэг тийм хүмүүс маш олон байсан. За ингээд Японд дайнд ялагдсан чинь нөгөө хар ажил хийдэг байсан Солонгос гаралтай Японд байсан хүмүүс чинь хинч биш олж хуурсан байгаа. Учир нь юм бол тэдрийг тоохон байсан хар ажил олдохооч байсан одоо гудамжинд гарсан байдаг. Тэгээд тийм хүмүүс байж байсан. Тэгсэн чинь нөгөө талд нь хойд Солонгос, өмнөд Солонгос хоёр хуваагдаад эхэлсэн чинь хойд Солонгосынхан гадаадд байгаа буюу одоо Японд байгаа солонгосчуудаа татаж эхэлсэн байгаа. Тэгээд үүнийх нь одоо энэ хөдөлгөөнөөс нь болоод 1959-аас 1984 онд ойролцоогоор 95 мянган солонгос гаралтай Японд амьдарч байсан хүмүүсийг хойд Солонгос руу татсан байгаа. Тэгээд энэ хооронд нь мэдээж тэр хойд солонгос гаралтай хүмүүс маань бас Япон ихнэр нөхөртэй байсан. Тэгээд ойролцоогоор 1800-аад Япон иргэншилтэй ихнэр хүмүүс нь энэ солонгосчуудтайгаа хамтдаа хойд солонгос руу буцаж нүүсэн гэдэг ийм тоо баримтууд юм байна. Нөхрөөд хагаад. За тэгээд энэ гэрүүлээд байгаа. Миязаки Ишикава гэдэг энэ хүн болохоор ээж нь Япон гаралтай, аав нь солонгос ийм хүн байсан байгаа. За тэгээд яг энэ хөдөлгөөний энэ дүнгээр одоо энэ бүхэл улс төрийн хөдөлгөөн дайны энэ талбар ингээд хойд солонгосууд хүмүүсээ худлаа эхлээд татаж эхэлсэн. Энэ бүх зүйлээс судлаад Миязаки болохоор Ишикава болохоор гэрүүлээд агаад 13 настай хойд солонгос руу яасан ийм түүх юм байгаа юм. Тэгээд 13 настай хойд солонгос руу очиод хойд солонгосоос зутаа хүртлээ юу болсон тухайг энэ ном дээр одоо ингээд бид хоёр яриад явах болно. Тэгээд ном маань болохоор 5 бүлэгтэй. Одоо ингээд яг цэвэр номоор байгаа орой. Тэгээд бид хоёр бүлгээр нь эхлээд тайлбарлаад явъя. За тэгэхээр ямар ч байсан тэгшээ маань яг энэ номыг уншихаас өмнө бас юу ойлгох ёстойг гоё ярьж өглөө л дээ. Тэгэхээр энийг яг ойлгож чиж энэ номыг бас ном руугаа орсон нь зөв л дээ. Тэгэхээр энэ ном маань яг 5 бүлэг дотроо ерөөсөө л энэ хүний амьдралын түүхийг ингээд өгүүлсэн байгаа. Тэгэхээр энэ номон дээр гарч байгаа бүх зүйл маань энэ хүнд яг бодит амьдрал дээр тохиолдсон бодит амьдрал дээр нь яг 100% сэтгүүлж бичсэн ном байгаа л да. Зарим юмнууд нь үнэхээр хүний нүдэнд одоо хүний одоо нүдэрээ харах юм бол итгэхэргүй ч юм уу хүнд итгэхэргүй тийм хэцүү амьдралыг туулж явсан байгаа л да. За тэгэхээр нэгдүгээр бүлэг дээр энэ хүн маань энэ хүний бага наснаас нь эхэлж байгаа. Тэгэхээр Масажи Ишикава маань Японы Токио хотын Кавасаки одоо мужид ч юм уу төрж ирсэн байгаа Япон ээжтэй солонгос аавтай. Аав нь болохоор ер нь бол баг сургууль болтол нь гэрт нь байгаагүй. Тэгж байгаа л нэг өдөр ингээл гинэт хүрээд ирсэн байгаа. Тэгээд мэдээж солонгос тэгээд нэлээд том биетэй тийм нэг амир одоо юу гэдэг л одоо хулиганч гэх юм уу razor light одоо өнөөдөр нүд нь одоо яг нэг typical солонгос нүд байгаа юм байна нэг амир нэг зураас нүдтэй нарийнх нь нүдтэй дөрвөлжин царайтай тий. Тэгээ яг нэг тийм одоо гэхдээ typical солонгос тийм том биетэй байдаггүй л ахалтай. Гэтэ мань хүн айгуу тийм том биетэй амир зодоонч жоохон тийм хулгайн нөхөр байсан байгаа юм л та. Гэхдээ тухайн үедээ бол ингээд яг дайны үед байсан байд. Дайны үед өсөж төрөөд хэр хүмүүс бол ерөнхийдөө хулгайн байх нь бол эрдийн үзэгдэл байсан. Хулгайн байж үнэхээр өөрийгөө аварчиж мөнгө олдог ч юм уу бас хоолоо олж иддэг үе байсан байгаа юм л та. За ээжийнхэн хувьд бол Япон хүн Мияко Ишикава гэдэг ерөнхийдөө бол энэ номон дээр тайлбарснаар бол нэлээд үзэгсэлэнтэй сайхан сэтгэлтэй тийм хүн байсан байгаа. Тэгээд аав ээж нь болохоор тухайн дүгрэгтэй бол дахианы мах зардаг нэг мухлагийн эзэмшдэг байсан байгаа. Тэгээд тэр хоёрыг болохоор хүмүүс болохоор Beauty and the Beast гэдэг нэг юу байдаг шүү дээ. Disney-гийн кино байдаг да. Тэр шиг Тэр яг тэр хоёр гэж хардаг байсан ба. Тэгэхээр тэр нь юутаа зөвлөж байгаа нөхөр мэдээж ээж нь айгу
үзэсгэлэнтэй. Тэгээд аав нь болохоор нэг нэлийн хэцүүгээр те. Тэгээ энэ хоёр дөрвөн хүүхэдтэй байсан байгаа. Тэгээ Масажи болохоор ганц банд нь. Тэгээ гурван охинтой Аика, Хифуми, Масако гэсэн гурван охинтой. Тэгээд ерөнхийдөө бол бусад айлуудын тухайн дайны үеийн те бусад айлуудын адил айгүй ядуу. Тэгээ хүүхдүүд дөрвөн хүүхдээ өөрсдөө өсгөж чадахгүй болохоор хүүхдүүдээ ойр орчимд амьдарч байгаа нэг хад мих ч юм уу эсвэл одоо төрөл төрөстийнхөөроо ингээд тарааж амьдраад байсан байгаа. Тэгээ тэнд нь болохоор хүүхдүүд нь гэр орныхаа ажлыг нэгээд хоолоо олж иддэг гэх жишээ нэ. Тэгэхээр эндээс тэр айл бас ямар ядуу байсныг ингээд харж болно л доо. Тэгээд энэ бол зөвхөн тэр айлын ядуу байсан биш. Тухайн үедээ амьдарч байсан тэр доод давхаргаанд гарч ирсэн нийгмийнхэн амьдрал нь ерөөсөө л ийм байсан байгаа гэж харж байгаа. Нөгөө нэг ошин гэдэг кинон дээр бас нөгөө нэг ошин чинь мөнгө олох гээд будаанаас болоод харагдчихдаг штэ тий өөр айл санаж байна уу? Яг тийм билээс ингээ ойлгосч байна. Яг тий. Ер нь тэр яг тэр ошин дээр гарч ирсэн амьдрал яг тэр амьдралаа. Тэгээ яаж яахт те тэр ошин чинь бол Япон байсан шүү дээ. Тэгэхээр ялангуяа Японд солонгос хүн амьдрна гэдэг нь тэр ядуугийн давхар дотор бүр хамгийн ёроолт нь тооцогддог байсан юм байна л да. Ягаад тэгэхээр тэр японочууд солонгосчууд чинь зүгээр ирээгүй дандаа боол болохоор тэр оронд ирсэн учраас бүгд үзэн яддаг ч юм уу те. Хүний зэрэгт тооцдог байсан байна л да. Тэгэхээр Япон дэлхийн 2 дугаар дайнд ингээд ялагдсанараа те чи түрүүн түүхийг нь айгуу гой өнгөтөр ярьж өглөө. 2.4 сая Япон иргэн Японы солонгос иргэн Японы арал дээр ингэж үлдсэн байгаа юм л та. Тэгэхээр тэд нэр ялангуяа нөгөө Япон гэдэг дайндаа ялагдсныхын дараа тэр солонгосчууд маань Японыч талд биш, ялсан талд нь ч биш, аль нь хаана мэдэгдэхгүй те. Ерөөсөө л гудамжинд ингээ хөөгдөд гарцсан байгаа юм л та. Тэгээд хинч тэд нэрийг тоохгүй, тэдний төлөө санаа зовхгүй, тэгэл гудамжинд хулгай хийгээл тэгээ хулгаандж нөгөө мөнгө одоо амьдралаа зогоодох хүмүүс байсан байгаа юм л та. Тэгэхээр аав нь ч гэсэн яг эдний тэр 2.4 сая Японыхон солонгосчуудын нэг байсан байгаа. Тэгээд тухайн үедээ Японд солонгосчуудын тийм ассоциац гэж байдаг гэсэн байна л да. Тэр нь болохоор яг үгүй хоёр орны инх тайван найрамдлыг бэхжүүлж те хамгийн гол нь Японд амьдарч байгаа солонгос иргэдийн эрх үүргийг хамгаалдаг тийм нэг байгууллага байсан байгаа. Тэр байгууллагата хамааралтай тэгээд тэр байгууллагт нь мань хүнийг бол Tiger буюу бар гэж хочтой байсан юм байна л да. Яагаад тэгэхээр мань хүн гудамны зодондоо айгүй мундаг те. Тэгээд ер нь бол өөрийг нь болохоор 20-30 залуучууд дандаа ингээд дагаж явж идэг ингээл ер нь бол гудамны зодооноор айгүй мундаг тэрүүгээрээ бас өөрийнхөө нэр хүндийг авч те. Тэгээ бас тэрүүгээрээ соолоо олж идэг гэхэд нэг хийсдэггүй байх л та. Тэгээд аав нь магадгүй тухайн үеийн солонгосчуудын адил те мэдээж сэтгэл зүйн хувьд айгүй тэр хүнд айгүй хэцүү байсан байгаа. Их орондоо биш дандаа үзгэрэл нөгөө ялгуурлан гадуурхагдана. Тэгэл дандаа архиучаад ирж одоо жишээл орой гэртээ ирэхээр ээжийг нь зоддог байсан байгаа. Тэгээд Масажигийн хувьд бол ээжтэй маш их хайртай дандаа ээжигээд нөгөө одоо зод хулганд нь те ингээд өрн шимтрээ дандаа харж ээжтэй туслахыг дандаа хичээдэг те. Аав нь архиулсан бол орой болгон архиуж ирнэ одоо архиуж ирэх болгондоо ээжийг нь зодно. Нэг удаа бүр ээжийг нь хутгахтаа ирээд те бүр нөгөө одоо цусыг гартална гэж хутгалж исэн байгаа юм. Тэгээд ээжигээ те имлэг рүү тэр цусыг нь асгаруулна байж имлэг рүү аваачиж амийг нь аварч исэн тийм тохиолдол хүрдэг байдаг юм л та. Тэгээд тухайн үедээ мань хүн жоохон ч байсныг хэлэхгүй ерөөсөө ээжд нь яагаад аав нь ингэж хамаг уураа гаргадаг архиучаад ирж яагаад ээжийг нь ингэж араат юм шиг одоо авирилж зоддгийг ингээд огт ерөөсөө ингээд ойлгодоггүй тэр хүний толгонд хүүхэд мэдээж хүүхэд байсан байгаа шүү дээ. Хүүхдийн толгонд ерөөсөө бууддаггүй байсан юм байна л та. Тэгээд ингээд сүүлд нь мань хүн ингээд том болоод ч юм ингээд ухаарад ирсэн чи ерөнхийдөө нөгөө аав нь тэр хойд солонгост те хойд солонгосын уучлаараа нэг Японд те солонгос хүний хувьд ингээд эзлэх байр суурьгүй тэгээд ингээд хоолоо олж идэхэд хэцүүтэй тэгээд нийгмийн дарамт шахалт айгүй өндөртэй те тийм болохоор тэр хамаг уура ээжд нь ингэж гаргадаг байсан байл та архиуж ирчээд тэгээ ээж нь мэдээж Япон хүн те тэгээ тухайн үед чинь юу хамаартай ерөнхийдөө тэр дайны үед ингээ юу хамаардаг байсан бэ гэхээр хин хүч чадалтай хүнийг зодож хүнийг дээрлэхэж юм авч чадна тэр нь илүү хүч чадалтай байдаг гэсэн. Гэтэл тэр дайны дараа одоо Япон ингээд дэлхийн 2 дугаар дайнд ингээд унаад ирсэн чинь бууж өгöd гисэн чи юу нь чухал болсон бэ гэхээр Японы иргэншил тэр хүний цусан гарал нь илүү чухал болоод ирсэн байгаа юм л та. Тэгээд ирэнгууд мань хүн хинч биш болчихж байгаа юм л та. Тэр дайны дараа бол өөрөө Япон хүн биш те Япон цустай биш
Тэгэхээр тэрүүгээрээ ялгуурлан гадуурхагдаад хинч биш энэ нийгэмд болохоор ерөөсө хинч биш байсан учраас тэрийг данд нь ээж дээр нь гаргаж зоддог гэсэн байна. За тэгээд мань хүнийг аав нь хүчнээр байгаа да Япон нэг солонгосчуудын сурдаг тийм дунд сургуульд оруулжээ. Мань хүн ерөөсө солонгосоор бол массажи огт ярьдаггүй байсан. Гисэн ч гэсэн аавынхаа одоо эсрэг үг хэлж чадахгүй тэгээд тэр сургуульд нь орсон байгаа юм л та. Тэгээд мэдээж бүх юм солонгосоор заагдана. Тэгэхээр тэр хичээл дээр юу ч ойлгодгүй нилээ явсан байгаа. Тэгээд тэр сургууль нь болохоор дандаа тухайн тэр Японд амьдарч байгаа солонгосчуудын хүүхдүүдийг сургадаг. Тэгээд бас солонгос боловсролыг олох гэж хичээдэг байсан сургууль. Тэгээд ерөнхийдөө бол дандаа ядуу айлын хүүхдүүд явдаг байсан байгаа. Тэгэхээр та бүхэн эндээс харж байгаа нөгөө солонгосчууд маань те Японы тэр ядуугийн давхаргын хамгийн доотлын давхаргад тооцогддог байсан байгаа юм л та. Тэгээ мэдээж тухайн үед тэр гадны хүн тийм цус одоо бидний цусны биш хүн гэдэг тийм том үзэрлэн одоо үзэн ядалт биш үү тийм үү. Тэр болгон дандаа хүчирхийлэлтэй холбож ойлгодог байсан юм л да. Тухайн үед хэрвээ чамаг ингээд хүүхэн ингээд цогох юм бол тийм үү чи тэр хүнийг буцаагаад 2 дахин илүү хүчтэй цогох ёстой гэсэн нэг тийм ойлголтыг хүмүүсийн толгойн дотор ингээд суулгацсан байсан юм л да. Магадгүй тэгжээж тэр хүн өөрийгөө тухайн нийгэмд ингээд амиа авардаг ч юм уу те хүүхдээ авардаг ч юм уу тийм л байсан юм шиг байна л да. Тэгээд тэр үед чинь тэр бүх Японд ч гэсэн нэг солонгос хүүхдүүдтэй сурдаг байсан болохоор нэгдүгээрт Японд солонгосоор ярьдаг байсан болохоор хоёрдугаарт тэнд ерөөсөө ингээд нэг ч найзтай байхыг ингээд хүсээгүй те найзтай байгаагүй байл та тэр сургууль дээр. Тэгэл нэг очиод юу учир нь мэддэхгүй нөгөө нэг гадаад хэлээр ингээд багш нь юм зааж байгаа л тэгж байгаа л явдаг байсан нэг тийм л сургууль байсан байгаа юм л да миний хүний хувьд. Тэгээд амьдрал айгүй хэцүүж байсныг хэлэхүү. Тэр үед тэр хажууд нь суудаг байсан Ken Tae-son гэдэг нэг Япон одоо ангийнхаа хүүхэдтэй нэг ганц найз болсон байгаа юм л да. Тэгэхээр энд магадгүй тэр хүнд байсан ганцхан найз нь тэр байсан байгаа. Тэгэл мань хүнийг хаяа тэр гэртээ аваачгаар ингээд тэднийгээ арай жоохон боломжтой айлсан юм шиг байна. Тэг очихт нь ингээд будаа өөх жишээ нэ тий. Тэгээ будаа ингээл багшаасан будаа өгөхөр нөгөө хүн мань хүн амар баярлал иддэг тий. Хинч тэгж өөрт нь ингэж будаа өгдөг ч юм уу. Тийм амьдрал байгаагүй учраас тэр хүнд нь маш их баярлдаг. Тэрийг одоо хүртэл айгу сайн сандаг байгаа юм л да. Тэгээд тэр Япон солонгос сургуулийн нэг онцлог нь болохоор яг солонгос сургууль гэдэг утгаараа яг солонгост юу болж ин тэр мэдээллийг нь яг айгу өгдөг гэсэн байгаа. Тэгээд тэр тухайн үед чинь хойд солонгосыг Kim Il Sung удирддаг байсан байгаа тий. Тэгээ хойд солонгосын одоо их удирдагч манлайлагч одоо эзэн дээдс Kim Il Sung тий. Хойд солонгосыг Америкийн империалистуудаас аварсан гангаар хийгдсэн тий гайхалтай гарч ирж байгаа улсын удирдагч гэлээ. Нэг одоо жигэн пропагандагаар бол амар авч өгдөл байсан юм л та. Тэгээд тэр тухайн үед нь Япончин өөрөө нөгөө яг дайны дараа те эдийн засгийн хувьд нэлээд маш хүнд байдалд ороод ингээд тэр иргэдэн бол ингээд ерөөсөө амар хэцүү амьдралтай ядуу одоо үгээгүй ядуу болцсон байсан үеэлтэй те дайнд нөгөө хамаг мөнгөө зараад тэгээд тэр дайндаа ялагдцсан. Тэр тухайн үед хойд солонгос тийм үү the land of milk and honey гэж байгаа. Сүү зүгийн балны улс те. Тэр нь одоо юу гэж хэлж байна вэ гэхээр ерөнхийдөө энэ одоо Япон хэллэгөө солонгос хэллэгөө мэдэхгүй байна. Тэр мэдээж баялагта те ингээд идэх уухта цатгалан орон гэж хэлээд ах шиг байна л та. Тэгэл paradise on earth буюу дэлхийн diwajin гэж тухайн үед өөрсдөө рекламддаг. Тэгээд тэрийг нь хамгийн гол нь энэ солонгос сургуульд тэр хүүхдүүдэд тэгээд заадаг байсан байгаа юм л та. Яг бодит амьдрал дээр мэдээж энэ бол худлаа пропаганда байсан тийм үү. За тэгээд ойлголоо. За тэгээд тэр үед Kim Il Sung тэр 1958 оны 9 сарын 8-нд нэг тийм ихтгэл тавьсан байгаа юм л да. Тэр ихтгэлдээ болохоор Японы одоо Японд амьдарч байгаа ах トゥ нар минь буцаж энэ их орондоо ирээ. Японд ингэж ялгуурлан гадуурхагдаж нийгмийн хог шаар болж ирснээс их орондоо ирээд тайван сайхан ажил хийж амьдарцгаа. Та энэ хойд солонгос бол те
дэлхийн диважн шүү. Энд та бүхэн ирээд ахан дүүстэйгээ те сайхан амьдралыг цогцлоож амьдрцгаа буцаж ирцгээ гэж тийм том ихтгэл тавьсан байгаа юм л да. Пропаганда ихтгэл тийм үү. Тэр үед чи дөрөв дурдчлаа 100 гаруй эндээс болоод ингээд 100 гаруй мянган солонгосчууд ингээд буцаад хойд солонгос руугаа Японоос ингээд явсан байгаа тий. Тэгээ тэр үед нь болохоор хойд солонгос Япон хоёр ерөөс нөгөө тэр улаан загалмаагаар дамжуулаад тийм нууцлын гэрээ хийсэн байгаа юм л да. Тэгээ тэр гэрээгээр болохоор тэр хойд солонгос хүмүүсийг хойд солонгос руу Японоос нь ингээд авчрах тийм үү. Энэ нь болохоор хоёр улстай хоёуланд нь ашигтай байсан. Яагаад гэхээр Япончуудад тэр хойд солонгосчууд нь ингээд дандаа нийгэмд ингээ гай болж идэг те. Яг Япон хүмүүс биш те. Тэднэрээс ангижирмаар байдаг. Хойд солонгост нь болохоор тэр улсыг солонгосын дайны дараа цэгцлэн босгоход тийм үү ингээд ажиллах хүч хэрэгтэй байдаг. Тэр энэ хоёр орондоо ашигтайгаар гэхдээ хүний амьдралаар тоглоом байж хэдэн зуун мянган хүний амьдралаар тоглоом байж ингэж байгуулсан гэрээнийхээ үндсэл дээр ингээд 100 мянган солонгосчуудыг Японы арлаас солонгос руу ингэж авчирсан байгаа. Тэгээ тэр үед нь болохоор одоо энэ Масажигийн Ишикавагийн аав нь хойд солонгос руу явахаар гэр бүлээ инхүү 1959 оны нэгэн өдөр хойд солонгос руу ингээд яваад 1960 оны 1 сард тэд нэр ингээд хойд солонгост иржээ. За тэгээд боо нөгөө нэг хойд солонгосыг те маш сайхан дэлхий дээрх диваж ингэж рекламд болоод пропаганда хийлгүүлсээр байгаад очсон байгаа. Тэгээд яг хойд солонгост яг үний эрэхтэй 2-3 өдрийн дараа усан зайвар аялаад ингээд очсон чинь төсөөлж байснаас нь шал өөр газар байсан юу ч байгаагүй хов хоосон. Тэгээд мэдээж нөгөө нэг Японоос гаргаж өгөөд үдэж өгөөд одоо ингээд солонгос руу нутг руугаа харж ийн баяр хүргээ идэрхсэн тийм баяр хөөрийн байдалтай үдэж гаргасан боловч хойд солонгост ирсэн чинь тэр баяр хөөрийн байдалтай тэр ухтаж авч байгаа гэсэн нэг хідэн хүүхдүүдтэй бүрээ бөмбөр үлээсэн ухтаж авсан боловч тэр хүүхдүүдийн нүдэнд нь ямар ч баяр баясгал байгаагүй Ишикава Масажи ингэж өөр амьдаараа харсан байгаа. За тэгээд тэнцээ нэг гол нэг бичиг баримт байсан. Тэгээд мэдээж одоо Японоос буцаж ирж байгаа хүмүүсийг буцаж ирж байгаа хүмүүс би returnees гэж нэрлэж байсан. Тэгээд буцаж ирэгчд гэдэг. Тэгээд тэр хүмүүс гарын хэсэг зураг авчдаг байсан бичиг баримтан дээр. Тэгээд түүнийх нь нэг бичиг баримтных нэг хэсэг дээр нь болохоор чи хэрвээ нэгэнтээ хойд солонгост ингээд ороод ирэх юм бол Япон руу буцаж явахдаа Японы засгийн газараас зөвшөөрөлтэйгээр Япон руу зөвхөн буцаж явах боломжтой гэсэн тийм бичиг баримтан дээр гар хэсэг зурулсан байсан. Тэрийн тухайн үедээ хүмүүс ерөөсөө ойлгоогүй. Тэгээд бүгдээрээ л нөгөө нэг сайхан яваад тий одоо нутагтаа буцаж ирж ийн гэсэн болохоор тэгээд гар хэсэг зураад ингээд орцсон байгаа. За тэгээд тэрхүү гонигийн газар дээр те гэр бүлээрээ анх усан завнаас буугаад анхны өгсөн зүйл нь болохоор төр орогнон байрлах гэдэг тэр байранд нэг хэдэн 7 хоног болсон байгаа. Тэгээд тэр нь мэдээж ямар ч тийм нэг гэр орон биш те том заалан дотор тэр олон хүмүүсийг ингээ хийгээд тавьсан. Тэжнээсээ гарч болохгүй цэрэг гэр хамгаалагдсан тийм нэг сонин ийм одоо шорон шиг те баг гэр бүлээр бүгднийг оруулсан ийм газар байсан. Тэнд ингээд өгсөн хоол нь хамгийн анхны солонгос тэр идсэн хоол нь тэр нохооны мах идсэн байгаа. Тэгээд Ишикава Масажи тэрийг бүр санаанаас нь гарахгүй те жоохон хүүхдээс шүд 13 настай дооцсон боловч тэгээд түүнээсээ болоод бүр ингээд хамгийн анхны идсэн хоол маань бид нар нохооны мах байсан ингээд бүр ингээд номон дээр маш тод томроо бичсэн байгаа. За тэгээд хэдэн 7 хоног энэ гонигтай байдалтай тий хоол идж байгаа нь ч гэсэн бүр нэг өөрсдөө Японд иддэг байсан хоолноос нь 7 дор юм өгсөн. Нөгөө нэг газар дээрх диважин одоо хаана байгааг нь ерөөсөй ойлгоогүй. За тэгээд үжсэн чинь нөгөө нэг хүмүүсийг иш дэш нь одоо тосгонууд руу хуваарлсан. Тэгээд Ишикава Масажигийн гэр бүлийнхэн болохоор Дон Чонгри гэдэг окей наман дээр зэт хэлж байгаа гэдэг тийм тосгонлоо одоо ингээд хуваарлагдсан байгаа. За ингээд тосгонд хуваарлагдсан чинь ингээд нөгөө идэг гэр бүлийг нь хүлээсэн те нэг намын те нэг итгэвтэй эмэгтэй хүлээж байгаа. За энэ танай гэр бүлийнхэн энжээ байрлана гэдэг байшуу өгсөн. За тэгээ байшуу үнэтэй болсондоо баярлсан. Тэгээ тийм жижигхэн амбар шиг шавар амбар шиг юм байсан. Тэр жижигхэн тосгон дотор тэдний орсон байшин болохоор баг хамгийн тийм сайхан
одоо тансаг байшин байсан. Учир нь гэх юм бол тэр байшин л зөвхөн тийм одоо нөгөө нэг дээвэртэй. Бусад байшингууд нь дээвэргүй ийм байшин байсан байгаа. Тэгээд нөгөө нэг тосгоныхон хамгийн анхлаад хүлээж авсан боловч дараач өдрөөс нэглээ шууд ялгарлан гадуурхаж ирсэн байгаа. Одоо бүгдийн гэр бүлэрнтэй муусан юмнууд Японоос ирсэн, империал Японоос ирсэн, баячууд те та нар хүснээ жиш ирсэн ингээд бүр явах газаргүй болт өдөр болт тутамд нь ялгарлан гадуурхаж ирсэн. За тэгээд намын тий хойд солонгосын намын дөрмээр хүүхдүүд мэдээж сургуульд явах шаардлагатай байсан байгаа. Тэгээд Ишикава Масажи маань сургуульд явсан. Сургуульд яваад ч гэсэн бас ингээл яг л ялгарлан гадуурхагддаг байсан. Тэгээд Japanese bastard тий Японы хүүгийн навш ирчлээ чи юу гэж ингээд юугаа ойлгоод ингээд тий баг зэрэг тэгээд угаасаа солонгос хэлтэй байсан боловч тэр нь угаасаа хүрээгүй тийм солонгос хэл нь дутуу байсан. Тэг хичээлж ойлгодгүй хിവэр үргэлжлэж байсан байгаа. За тэгээд мэдээж хоол хүнсний хувьд хоол байхгүй тий. 7 дор хоол идэж байсан. Тэгээд аав нь болохоор ажилд орох шаардлагатай болсон. Шууд ажилд хуваарлагдсан. За тэгээд ажил нь ямар ажил байсан бэ гэхээр тэр тариан талбай дээр ажиллах. Нийтээрээ тэр тосгоноороо бүгдээр нэг ажил хийдэг байсан. Тэр тариан талбай дээр ажилладаг байсан байгаа. Тэгээд мэдээж цалин авдаггүй байсан. Тэр нь бол маш сонин концепт байсан гэж өөрөө гайхсан. За тэгээд өглөөнөөс тий сэрэл орой оттол тий бүхс одоо өндөх завгүй гэдэг үлдээ ажилласан хэрнээсээ ганц юу авдаг гэсэн бэ гэхээр ажилласан цагаараа тийм дараа нь ургацаа хувааж авах тийм эрхийг авдаг байсан байгаа. Тэгээд нийт авсан ургацаа бүгдийг нөгөө нэг эхлээд төв засгийн газартаа тушаагаад үлдсэний тосгоноороо ингээд хувааж авдаг байсан. Тэгээд мэдээж тэр нь амьдралд нь хүрэхгүй бөгөөд өлсгөлнгийн байдалтай ингэж явдаг байсан байгаа. За тэгээд Ишикава ер нь бодож энэ хэцүү амьдралтай тий яаж өөрийгөө одоо гэр орноо авч явах уу гэж. Тэгээд бодсноо ер нь би сайн сурах юм бол тий энэ нөгөө нэг намынхантай элсэж болох юм байна. Тэгээд би сайн сургуульд яваад сайн ажилд ороод гэрийнхнийгаа тэжээе гэд маш их сургуультай хичээсэн байгаа. Тэгээд 14 настайдаа одоо ардчилсан залуучдын холбоо гэж холбоонд элссэн. Тэгээд мэдээж энэ залуучдын холбоонд эхлээд элссэн гол шалтгаан нь болохоор мөнгө олох те түүнээс гадна энэ Японы хүүгийн хэрэггүй новш гэж хэлүүлэхээсээ одоо хэлүүлэхийг зогсоох гэдэг энэ үүднээс элсэж орсон боловч бас байдал ерөөсөө өөрчлөгдөхгүй яг хിവэрэ байсан. За тэгээд энэ үед ээж нь болохоор Япон хэлээр ярьдаггүй. Тэгээд мэдээж солонгос хэлээр ярьдаггүй. Тийм болохоор ажиллаж хийх боломжгүй байсан байгаа. Тэгээ ээж нь болохоор тэр ойр хавийн ууланд гараа тий ганц хоёр ногоо могоо зулгаагаа тэг хүүхдүүдтэй хоол идэх гэж өдөржингөө ууланд очиод ногоо зулгаагаад идэж болох юм хайгаал бүр ийм хэцүү байдалтай бүр ингээд бүр байгааг нь бодохоор тий нүдэнд итгэмээргүй ийм хэцүү байдалтай байсан. Тэгээд аавынхын хувьд ямар өөрчлөлт гарсан бэ гэхээр харин аав нь аваа гайгүй ээжийг нь ерөөсөө тий зодож байлхаа болоод нөгөө нэг гэрлийн хүчирхийл нь хамаагүй багассан байгаа. Ганц авах хөштэй юм ерөөсөө тэр л байсан. Аав нь арх ухаа байсан. Зүгээр арх ч угаас олдохгүй тий. Тэгээд солонгосоор ярьж байгаад сайдаж тий. Солонгосоор ярьж байгаад сэтгэл ханамжтай эх орондоо гэрсэн байдал нь болохоор сэтгэл ханамжтай. Тэгээд тариан талбай дээр өвхтлээ ажиллаж байсан боловч тэрэндээ нэг ч гомдол мэдүүлэхгүйгээр ингээд амьдарсан байгаа. За тэгээд нэлээд хэдэн жил өнгөрсөн. Ингээд 1964 оны 4 сард Ким Ил Саны одоо тий энэ манлайлагч Ким Ил Саны төрсөн өдөр болсон. Тэгээд энэхүү нэг гардаг түүх нь болохоор төрсөн өдрөөр нь ингээд орон даяар тий хүмүүст тал одоо тал хагас хэл будаа хагас хэл гахаа мах гэдэр ингээд тараасан байгаа. Тэгээд одоо юу яах вэ тэр жоох юм тий. Тэгээд ингэсэндээ бөөн баярлсан. Тэгээд бүгдээрээ бөөн баяр хөөр болоод одоо ингээд бүхэл бүтэн парти хийсэн тий. Тэгсэн чинь тэр зүгээр тохиолдлоор шөнө нь болно байшин шатцсан байгаа. Тэгээд ингээд одоо тосгоныхон бүгд мань хүний гэрт ирсэн. Тэгээ учир нь юм бол өөрөөсөө Японоос ирсэн байсан учраас гэр нь арай дээр өнгөтэй өдөө тэгээд цэвэрхэн бостой айлуудыг бодвол ийм байсан учраас тосгоныхон бүгд ирээд наргидсан гэж явсан боловч маргааш нь гэрэн шатгаад хинч туслаагүй. Буцаад л нөгөөдөл чинь чи бол энэ новшийн хүн бэ те одоо бид нартэй ярих гэсэн байдлаар дахин ингэж хандаж эхэлсэн байгаа. За ингээд ерөөсөө амьдрал дээшлэхгүй байсаар хагаад нэг өдөр манай Ишикава Масажи их дунд сургуулаа төгсөхөр болсон. За ингээд дунд сургуулаа төгсөөд дараа нь ингээд ажилд орох боломжтой. Тэгээд
дахиад л 3 боломж байсан тий. Core буюу одоо яг солонгос хүмүүс, ердийн тариачид, нөгөөтг нь болохоор hostile буюу адгийн хүмүүс гэсэн одоо тий гэд хуваачж болно юм. Ерөөхдөө солонгос хүмүүсийн 3 бүлэг тохиожсэн байгаа. Тэгээ Ishikawa массажиг их болохоор дахиад л нөгөө нэг бүр хамгийн ядуугийн ядуу адгийн адаг тэр юунд хуваарлагдчихсэн. Учир нь их юм бол нэгдүгээр Японоос ирсэн, буцаж ирсэн хүмүүс тий. Тэр империал Японы хүмүүс байсан. Тэгээ хоёрдугаарт болохоор ээж нь угаасаа бүр ингээд Япон. Тэгээ өөрөө ч гэсэн хагас Япон. Ер нь тариаллангийн талбайд. Ерөөс өөрт нь ажил олдохгүй нугас тодорхой байсан. Гэсэн хэдий боловч Ishikawa өөрөө ингээд хөөцөлцөр байгаад одоо ажилд орё гэд тий. Тэгсээр хагаад гол эхлээд нөгөө тариан талбар дээр ажиллах тийм боломжийг өгсөн боловч мань хүн ингээд сэргэлэнтэйд ингээ харж явсан чинь трактор ажиллаж байгааг харсан. Тэгээд өөрөө бүр ингээд өргөдлөгчлөлтэй би өстэй нэр улс орныхоо төлөө их тариа бодоо гаргахын төлөө би өстэй хамаг хүчтэй ажиллаж тракторын жолоож улмаар инээ тэргээд худлаан байх битсээр хагаад тракторын жолоож улсан байгаа. Тэгээд ийм хамгийн адгийн хүн одоо тракторын жолоож болно гэдэг бол маш их зүтгэж учрыг авсаар хагаад болсон. За ингээд тракторын жолоочулж арай хийж амьдралд баг зэрэг дэвшлээд тракторыгаа унаад тэр нэг удаан явдаг трактороо унаад ингээд явж байхдаа ад жаргалыг мэдэрдэг болсон гэж ингэж гардаг байгаа. За тэгээд цааш нь тэндээс үргэлжлүүлэхэд за мань хүн тракторын жолооч ингээд тухайн үед чинь 1966 оны 100 болсон байгаа. Гэтэл тэр үед Японоос нэгэн захиа авсан байгаа. Тэр захианд нь юу гэж хэлсэн бэ гэхээр имэн нас барчжээ. Одоо ээжийнхэн ээж нь те. Тэгээд имэн нас барахдаа ээжийн нэрийг нь дуудсаар байгаа тэгээд өнгөрсөн гэж. Тэгэхээр ээж нь тэр имэн болохоор ээжийг нь дагаад ингээд солонгос явахт нь бол хамгийн дургүй байсан. Тэгээ ерөнхийдөө магадгүй энэ хүн буцаж ирэхгүй ч юм уу те. Солонгост очиод сайхан амьдралыг үтгэхгүй гэж бас бодож лээсэн баг л та. Тэрнээс хойш одоо ээжигээ нас орсныг мэдснээс хойш массажигийн ээж нь те айгуу сэтгэлээр унаад ингээд улаан цэм нүгэрэн дээр нь ингээд үрчлэн мэддэгдээд те маш амархан хөгшөрсөн байгаа. За тэгээ тэр үед Ким Жон Бон гэдэг тухайн үед солонгосын цэргийн армийн одоо том командлагчийн нэг үнтэй. Тэдний айрам болохоор тэдний тосгонд нь ирээд суугчсан байгаа. Тэгээ тэр тосгоныг нь одоо Garrison гэж ярьдаг та нөгөө төр байрлах хороогоор аваад нөгөө бүх тосгоны хүмүүсийн бүгдийг нь хөөцсөн байгаа юм л да. Тэгэхээр тухайн үедээ мань хүн бол айгүй ууртай байсан. Яагаад ууралж ирсэн бэ гэхээр нөгөө цэргүүд ирээл ингээл гэр орноос нь хөөгөл бүх гэргийнх нь гэрт нь хоногшоол байсан жоохон идэг хуухамыг нь бүгднийг дээрэмдэж аваад гэтэл мань хүн боддог гэсэн бол энэ цэргүүд хэнийг хамгаалах гэж энд ирсэн юм бэ те. Яг хинд ингээд бид нэр эзлэгдэх гээд ингээд цэргүүд ингээд өнөөдөр хаасаагүй байгаад байгаа юм бэ те. Гэж боддог байсан. Тэгээд тухайн тэр үед бол мэдээж хойд солонгос бол дотоодын нийт бидгийнхаа нэлээд том үеийг бол цэрэгдээ ингээд зардаг байсан байгаа. Тэгээд тэр Ким Чан Бон болохоор Ким Ил Сунгийн тэр командлагчийн те хамгийн чухал хүмүүсийн нэг байсан. Яагаад гэхээр мань хүн хойд солонгосын цэргийн армийг илүү одоо ашигтаад тийм одоо илүү том зохион байгуулалтанд оруулж те дараагийн шатанд нь ингээд авчирч чадсан хүн учраас Ким Ил Сун бол тэр хүнд маш сайн байсан. Гэтэл мань хүн яасан бэ гэсэн чи өөрөө айгүй тийм хүч чадалтай болсоор байгаад хүч чадалтай болж байгаад баг цэргүүдийнхаа хүчээр өөрийнхөө тийм улсыг ингээд хойд солонгос дотор байгуулах шахам хэмжээнд хүрж ирсэн байгаа. Тэгээд тэрийг тухайн тэр үед тэрийг Ким Ил Сун мэдээд нөгөө Ким Жон Боныг бол зайлуулсан байдаг байгаа. Бас сонирхолтой бас түүхэлтэй тэр нь. За тэр үед мань хүн ямар ч гэсэн ингээ хэцүү амьдралын дундуур ч гэсэн нэг хайр дурлалтайгаа бас учирсан байгаамаа. Тухайн тий 19 настай байж байхдаа тий Римсуй Young гэдэг нэг охинтой хайртай болж. Тэр охин нь болохоор тэр нөгөө ферм дээр ингээд нөгөө туулаануудыг бас фермэлдэг байсан юм л да. Туулаануудыг ингээд харж ханддаг тий.
Тэгээд ерөөсө тэр охинтой ингээд тэр охинд бараг ингээд хараал дурлчаад нэг ч үг солиогүй ижиж л хай дурлал болцсон. Тэгээд ерөөсө үг клик гэхээр ингээд нөгөө хилэн ингээд татчихдаг ерөөсө ярьж чаддгүй те. Тэгээд хамгийн сүүлд нь яаж нөгөө охин чиг хөөрхийн нөгөө залуутай ярьсан байгаа юм л да. Энэ одоо нөгөө болох гэж байгаа тэр хөлбөмбөгийн тэмцээнд чи оролцохгүй гэж нөгөөдг нь асуусан байна л да. Тэгэл нөгөө охин асуусанд нөгөөд нь бөөм баяр болол те. Гэхдээ би оролцож чадахгүй надад шорт байхгүй гэж хариулсан байна. Тэгсэн чи нөгөө охин дараа уулзахдаа өөрөө хөөрхийн нөгөө залуу чинь тийм нилон тийм цагаан шорт өөрөө оёод өгчжээ. Тэгсэн чи нөгөөд чи шорт өгөн гот амар баярлсан да те. Шууд би чамд хайртай чи натаа гэрлээч гэж шууд санал тавьсан байгаа юм л та. Тэгсэн чи нөгөө охин чи харин гайхалтайгаар чи тэгвэл манай ээжээс зөвшөөрлийг авчих тэгвэл хоёлаа гэрлээ гэсэн байгаа юм л та. Тэгээд мэдээж ээжээс нь нөгөө хүн өөрийгөө зоригжуулж очиод асуусан боловч Япон нөхөртөө болохгүй гэж ээж нь хэлсэн байгаа юм л та. Яг хөө тэр үед үндэ яг амьдрал бол тийм л байсан те. Тэр хүн Япон хүмүүсийг бол дандаа одоо тэр чи түрүүн хэллээ шүү дээ нийгмийн хамгийн одоо адаг шаар тооцогддог байсан учраас тийм хүнтэй охиноо гэрлүүлэх юм бол мэдээж амьдралыг нь тэр чигээр нь балж байгаатай ялгаагүй л байсан гэж харагддаг байсан баг л та тий. За тэгээд ямар ч хэлсэн тэр цэргийн тэгээд тэр охин зааж байгаа. Тэр охиноо охиныхоо түүхийг дуусгах тий. Тэр охин тэгсэн чинь за тэгвэл хоёлоо ерөөсөө тий нэг нэгэндээ хайртай юм чинь тэгвэл зүхтаа яа хаанагтаа очиод хоёлоо хамтдаа амьдрэх гэсэн байгаа. Гэсэн чинь нөгөөх нь тэгж явж зүрхлээгүй яаж би хаашаа явах юм те би ээж их эднэрээ хаяад би өөрийгөө бодоод би хаач чадах юм бэ гэж бодсон байгаа юм л да. Тэгэхээр мэдээж тэр гэр бүлдээ маш их хайртай байсны илэрхийлэл болов те. Тэрнээс хойш би хинд ч хайр дурлалтаа хайртай болохгүй дэ гэж өөртөө ам тангараг өгсөн байгаа юм л да. Хөөх юм та 19 настай байсан шүү дээ. За тэгээд түрүүн би нөгөө ярьжсэн нөгөө Ким Чонг Болын армиг нь те Ким Ил Сун энэ ерөөсө надаас гараад энэ усыг надаас авч хайхна гэд те нөгөө өөрийг нь арчиж хаяад тэгээд тэр Ким Чонг Болын армин тэр цэргүүд нь болохоор буцаж татагдсан байгаа юм л да. Буцаж татаад тосгоноос нь яваад буцаад нөгөөдөл чи өөрийнхөө гэртээ ямар ч яаж ийгэд ирсэн байгаа. За тэгээд тухайн үед тэр аавынх нь хамтдаа ирсэн бас найзууд байгаа юм л да тий. Бас нөгөө Японд амьдарч байсан солонгос найзууд. Зарим нь ингээд амжилттай яваад тий. Тэр тухайн намд нь солонгосын тэр намд нь нэг найз нь бүр vice chairman буюу те нэг тухайн нэг жижигхэн тосгоныхоо бас нэлээд тийм том намын дарагт сонгогдож ажиллаад амжилттай явж исэн байдаг. Тэгээд тэр хүн тэднээс очлохдоо бас тэднэрт хинт одоо өгдөггүй эсвэл бүр ингээд хин авчирдаггүй тийм сайхан бэлгүүдийг бас авчирж өгдөг байсан байгаа. Тэр бэлгүүдийг аваад тэр хүний санаанаас бол хизээч гараагүй байхгүй. Тэгэхээр тэрүүгээрээ бас хүний сайхан сэтгэл ялангуяа тийм хэцүү амьдрал дундтай нэгээ гэсэн тэр хүнд ингээд үзүүлсэн тэр тус дэмчин ингээд хүний ингээд насан туршид нь хүртэл мартагдахгүй сэтгэл үлдээдэг энэ номон дэр бол гайхалтайгаар ингэж бас төсөөлөгдсөн байдаг л да. Бичигдсэн байдаг те. Тэгээд харамсалтай нь тэр мундаг өвжилсэн аавын найз нь бол бас ингээд дараа нь ингээд амиа орлсон байдаг. Яагаад тэгэхээр тэр намтай холбоотой нэг хүнийг шүүмжилснээс болоод одоо тэр нэг тухайн намын тэр орны хүнийг шүүмжилнэ гэдэг маань Ким Ил Сун буюу тэр одоо намыг шүүмжилж гэсэн үг. Намыг шүүмжилж гэдэг чинь намын даргаыг шүүмжилж гэсэн үг гэдэг. Тэгж ойлгогддог. Дандаа хардтал сэрдэлт бол ингээд ерөөсөө максимум левел дээр байдаг тий. Ямар нэгэн хүний амнаас юм унахыг ингээд дандаа ингээд харж яадаг. Тэрүүгээр нь буцаад тэр хүнийг ерөөсөл ямар ч одоо байх газаргүй болтолно гэж болгодог байсан байгаа юм л та. Тэгэхээр энэ тухайн үед бол ерөөсөө хардтал сэрдэлт бол тий өдөр тутмын амьдрал дээр байдаг. Хүн болгоны амьдрал дээр гарч ирдэг. Тэгэхээр ерөөсө хамаагүй бас юм ярьж болдоггүй тийм нийгэм л байсан байгаа юм л та тий. За тэгээ тэрнээсээ хойш чинь тухайн тэр үед чинь 1970-аад оны үед ингээ шинэ слоган тийм лоозон гарч ирж байсан байл л да. Ерөөсө тэр бүх лоозн нь тэр лоозн нь болохоор тийм 10 сургаалтай. Тэр 10 сургаал нь ингээд аруулаа ерөөсө л Ким Ил Суныг хэрхэн мундаг лидер одоо аврагч нь вэ гэдгийг л ерөөсө давтсан тийм сургаалууд байсан байгаа юм л да. Тэгээ тэр дотор нь ингээд тэр 10 сургаалынх нь 5 нь ингээд
бурхантай ингээд холбож ойлгогддог. Тэр ерөнхийдөө ингээд тэр утга нь болохоор бурхан ч гэсэн Ким Ил Сунгаас те суралцах боломжтой гэсэн утгаар шахав баг ингэж ярьдаг байсан баг. За тэгээ харамсалтай нь тэгж байгаад удалгүй ингээд нөгөө ээж нь 47 наснда ингээд хорвоог орхисон байдаг. Ээж нь тэгээд ээжигээ хорвоог орхисон тэр хүнд бол маш том цохилт болсон байдаг. Ээж нь болохоор нас орохоос өмнө миний үнсийг те Японд аваачиж миний аав ээжийн орчуулсан газарт аваачиж хүргээрээ гэж хүүтэй захиад тэгээд нас орсон байдаг. Тэгээ ээжтэй нэг ч өдөр одоо аз жаргалыг мэдрүүлж чадсангүй хорвоог орхилоодоо гэд тэр үндэ бол мань хүн бол маш их гутарч исэн байдаг. Миний ээж нэг ч өдөр ч исэн аз жаргалыг мэдрэлгүй ингээд одоо аимшигт амьдралаар амьдарсаар байгаад амьдрал нь бүр муудсаар байгаад те үрийнхаа сайныг ч харж чадлахгүй ингээд өнгөрлөөдөө гэж энэ хүнд бас маш том цохилт болсон байдаг юм аа. Ээжийнх нь үхэл нь бол үнэхээр өөрт нь маш том цохилт болсон. Тэгээд сая Наги хэлсэнчлэн ээж нь те Японд ахтаа нөхөртөө зодоосаар байгаа л ерөөсөө таарсан те нэг ч жаргал үзээгүй Солонгост ирээд адгийн адаг болсоор байгаад бүр идэх хоолч байхгүй те бүр ингээд биеинд дорцоор байгаад ингээд өнгөрсөн байгаа бүр ингээд амар туранхаа болоод тэг гэрийнх нь өөрийнх нь зургалт хэлсэн байдаг л дээ бүх хүмүүсийн шанааных нь арьсны ягаад бүр ингээд нэг гав одоо тий арьсан дээр зүгээр одоо ясан дээр те зүгээр арьс тогтсон юм шиг бүх хүний бүр ингээд ясыг ингээд хот харахаар иймэрхүү байдалтай хүмүүс бүгдээрээ бүр өсгөлэнгийн байдалтай байсан гэж ингэж ütсэн байгаа. За тэгээд Ишка массажийн болохоор 23 наснда нэрээ гэрэлсэн байдаг. Тэр юу болчихсон бэ гэхээр аав нь өөртөө гэрлэг санал тавиад нэг охин олж ирээд тэр охин нь болохоор бас гайгүй айлын охин байсан учраас нэг нь гэрлэлчигээд ингээд хүчээр угаасаа шууд гэрэлсэн байгаа. Тэгээд тэгсэн чинь хүүхэдтэй болдог. Бас тэгээд нөгөө одоо бүр амьдралдаа нэг ч удаа хараагүй хүнтэйгээ шууд гэрлээд маргааш нь шууд гэрлээд тэгэд хүүхэдтэй болсон байгаа. Тэгээд тэгсэн чинь нөгөө нэг 23 настайдаа гэрэлсэн хүн маань хүүхэдтэй болцсон. Тэгсэн чинь эхнэр нь би ерөөсөй чамтай амьдарч чадахгүй байна гэж цухтаагаад явсан байгаа. Хүүхэдтэй орхиод. За ингээд 26 ах настай Ишка массаж нь болохоор ээж нь дөнгөж саяхан өнгөрцөн те хүүхэд нь нэлх хүүхэдтэй өөрийгөө тэрсэн. Ингээд бүр одоо амьдрал те ямар ч утгагүй санагдсан. Тэгээ ээжийгээ шаргаж одоо годоо хүүхэд нугаас өөхөн тодорхой яа гэх юм бол одоо гэрт нь хоолж байхгүй ямар сайндаа тий нөгөөх нь ингээд тэр хүүхдээ биштэй бүр өөртөө яа гэж тий хаяа бүр хоол олдохгүй ингэж өлөө хондог бол ойлгомжтой байсан асуудал. Тэг ингээд бүр хүмүүсээс гуйгаад тий нөгөө нэг ээж нь орхио явцсан нөгөө нэг хүчээр гэрлээс эхнэр нь орхио явцсан тэр нөгөө нялх хүүхдээ тэрвэрэд ингээд тосгоноргүйгээд сүү өгөөч тий хоол идэх хоол байна уу гэдэг ингээд хүмүүс бүр тоодгүйсэн. Хаяа аз олдох юм бол нөгөө хүүхдтэй ганц хоёр хаалбага хоолох боломжтой ийм хэцүү байдалтай байсан. За тэгээд явж байсан чинь одоо бүр ингээд нөгөө чинь бүр бурханд итгэдэггүй байсан хүн хэрнээсээ тэр хэцүү байдалтынхаа дараа ерөөсө бүр залбирч эхэлсэн байгаа. Бурханд бүр залбирсан тий амьдралдаа хэзээ ч бурханд итгэж үзээгүй. За тэгсэн чинь яг 5 жил аваагаагүй чимээ аниргүй яваад хүүхэд нь жаахан том болоод уучраа болоод ингээд явсан боловч 31 настай бас үед нь нөгөө нэг баг дүүн эмэгтэй дүүн гівгэнд жирэмсэн болсон. Тэгээд нөгөө жирэмсэн болсон чинь Солонгос хүнээс жирэмсэн болсон мэдээж нөгөө төр хүүхдийг авахгүй гэсэн. За ингээд одоо дахиад нэг нэл хүүхд гараад ирж байгаа юм. Тэгээд тэгсэн чинь азар нэг бас нэг өөр Солонгос хүн тэр дүүтэй гэрлэхээр болоод ингээд гэрлүүлсэн боловч жилийн дараа нөгөө нэг эмэгтэй дүүн жирэмсэн амар том бүндээсэн гэдэгтэй тий хоёр хүүхд дагуулсан хүрээд ирдэг. Юу болсон бэ гэсэн чинь нөгөө шинээр гэрлүүлсэн хүний нөхрийнх нь хоёр тэр дагвар хүүхдийг аваад гэрээс нөхөөцсөн байгаа юм л та нөгөө охины чинь тэр том гэдэгтэй хүүхээ нөхрийнхөө хоёр дагвар хүүхд өөрт нь ямар ч хоёр хоёр хүүхдийг аваад ингээд гэртээ буцаж ирдэг байгаа. За ингээд бүр тэ амьдрал нь хитүү хүүхдтэй хоёр дагвар хүүхдтэй одоо тэгээд ихний тэр дүүн ингээд хүүхдээ гаргадаг жижиг хүүхдээ тэгсэн болооч нөгөөх нь хоол хүнсдэггүй байдлаас болоод 2 сарын дараа буцаад ингээд өгдөг байгаа. Тэгээд тэр ялах хүүхд ингээд амнасаа алдаад зөвхөн хоол хүнсгүй болоод шүү дээ тий. Бүр ингээд арагаас болцсон тэр хүүхдийг хар өвлийн тийм бол амааш гонигтай хэсэг байсан тий. Хар өвлийн шөнөөр цас орсон тий. Цас нь бараг өөрийнх нь тэр ташаагаар нь татсан тэр гүнзгий цасн дээр тэр хүүхдэн ялах хүүхдийн зогцос бариад нэг газар оршуулах гад гараараа ингээд тий
улаан гараараа тэднэрт бүр юу ч байгаагүй те. Тэр хурц мөрц байхгүйгээс ямар ч зэвсэг байхгүй. Гараараа ингээд шороо мартаад цас магтаад тэр хүүхдийн цогцсыг тийш нь тавиад ингээд булдаг байгаа. Тэгээд энэ нэстэнээр амьдрал дээр надад ингэх те ямар хатуу хандаж байна гэж те өөрөө бүр ингээд бүр зүдэрсэн бүр эцсийн хүртэл энэ хэсэгт бас тулсан байгаа. Ээж нь байхгүй, дүүгийнх нь хүүхэд нь өгчлээ дахиад 2 даагуур хүүхэд нь ирсэн. Өөрийнх нь хүүхэд нь амьдарч чадахгүй. Аав нь бүр ингээд хөшөрцөн те тариан талбай дээр ажиллаад олигтой хоолж байхгүй. За ингээд ийм хэцүү байдалтай явж ирсэн. Тэгээд дараа жил нэг Ким Тэсүүл гэдэг нэг эмэгтэйтэй танилцсан байгаа. Тэгээд энэ эмэгтэй нь болохоор яг өөртөө адилхан Японоос буцаж ирсэн ийм солонгосын хүн байсан. Тэгээд мэдээж бас яг амьдрал нь хэцүү, яг адилхан зүйлийг давж болсон байсан учраас ер нь яриа санаа нийлээ. За ер нь өөрийнхөө хүүхэдтэй болоо нэг ээжтэй болгосон дээр байх гэж бодоод энэ хүнтэй суухаар ингээд болсон байгаа. Тэгээд мэдээж суусан дайруудаа шууд нөгөө нэг хамтаа амьдрах боломжгүй байсан. Учир нь их юм бол тэр шинэ бас ихнэр нь эмээгээ би муутай эмээгээ өөр тосхонд харах хэрэгтэй байсан учраас суусан нэртэй болооч хамтдаа амьдраагүй. Зя ингээд түрүүний ингээд өөрийнх нь дүүгийнх нь хүүхдэн ч нас ороод энэ байдал ерөөсөө энэ бүр амьдрал хэтэрхийтэй хүнд байсан. Эсвэл бүр ингээд ишка массаж гэдэг хүн талаас ингээд хараад үзэх юм бол энэ битсэн төсөл нь харах юм бол энэ хүнд хэцүү амьдралын дунд ч гэсэн те хүн чанараа алдаагүй тийм хүн байсан байгаа те. Одоо тэр нь бол энэ зохиол нь маш их гардаг. Тэгээд бүр ингээд энэ хэцүү байдлыг ерөөсөө бүр төвчж чадахгүй те хүмүүстэй ярих ч ямар ч тийм хүсэл сонирхолгүй болоод ерөөсөө за би ганцаараа энэ ууланд гарыг гэд. Тэгээд ингээд нэг ферм дээр ажиллаж байсан тарин талбайхан ажлыг орхиод ууланд нүүрс үйлдвэрлэдэг тэр уурхаан дээр одоо гарч ажиллахаар болсон. Тэр нь болохоор жижигхэн тийм пишин шиг юм шавраар хийгээд дотор нь нөгөө нэг мод хийгээд тэгээд нөгөө чаркойл гэдэг нүүрс ойлгодог шүү дээ. Үнсжүүлэх те. Тэрийг нэг 2-7 хоног ингээд манд суугаад хортотаанд дутагдаад ингээд нэг ажилтдаг тийм ажил хамгийн хүнд хэцүү ажил байсан. Тэгээд намдаа ингээд мэдээж дахиад өргөдөл гарах хэвээр хинч дураараа ажлаас салж болохгүй бүх юм намын төлөвлөгөөнд явах хэвээр байсан. Тэгээд тракторын жолоож исэн хүн чинь нүүрс идэх хүн болёо ууланд ганцаараа амьдрэх хэрэг мэдээж хинч үгүй гэжлээгүй тэр нь бол ингээд доошоо бууж байгаа хэрэг байсан учраас хинч таагаагүй за явж үз далдар гэд те ингээд явуулсан байгаа. Тэгээ уулын хүндэд очсон чи яг өөртөө адилхан царайлцсан 7-8 хүн ажиллаж байсан. Хинч ямар ч дуу ярих сонирхолгүй нэгэнтэйгээ ч ямар сонирхолгүй ингээд өөрийнхөө имийг хичээгээл ингээд ажилтдаг байсан байгаа. За тэгээд ингээд энэ хэсэгтээ нэг арай нэг тайвшраад ингээд ажиллаж байсан чинь хүү төрлөө гээд нэг телеграм ирсэн. Тэгээд тосгонлогоо бочиж чинь охин төрсэн байсан. Тэгээд ихнэр нь хилэгтэй болохоор би чамаад охин гэх юм бол буцаж ирэх гэж магадгүй гэж бодоод би чамд хүү төрлөөгөө бодлоо хэлсэн маа гэж. Тэгээд ишка масаж ирсэн. Гүй тэр хүүхдэл бол хүүхэд шүү дээ тий. Ингээд хүү энэ охин байна надад хамаагүй гээд ингээд бас одоо хүнийхэн сайн чанарнаас энэ харагдаж байгаа юм л та. Гэт шинэ хүүхдийнхаа ингээд царайг нь хараад баярлсан боловч дахиад л нөгөө нэг одоо бүр ямар ч итгэл найдваргүй байдал буцаж ирсэн. Учир нь их юм бол нөгөө хүүхэд нь дахиад амьдрах уу, хоол олдох уу те энэ хүүхдийг яаж тэжээх вэ гэдэг маш гоёгийн байдалд орсон байгаа. За тэгээд хүүхдтэйгээ уулзчаар буцаад уул руугаа явсан. Тэгээ бүр ингээд бүр тэсгэ байгаад те энэ хүнд хэцүү байдлыг тэсгэ байгаад ерөөсөө амиа орлоо гэд модноос бүр нэг өдөр өөрийгөө дүүжлээд ингээ амиа орлох гээд ингээ яасан бол гачцсан. Тэгсэн чинь олигтой нөгөө нэг хүзүүгээрээ ингэж бороодог олсоо дутууд ингээд чангалаагүй. Дутууд чангалагдаа тэр нь ингээд хэдэн минут ингэж дүүдлэгтэй ерөөсөө ингээ артерийн хасуу тэр нь бүтэн байгаагүй байгаа. Тэгсэн чи хаанд ажилдаг хүн бол ороод доош нь болгоод амийн аварсан. За ингээд бүр амиач хорлож чадахгүй юм байна те. Гисэн хэдэ боловч одоо баг үхээд босоод ирсэн юм байгаа. Ингээд дахиад ингээ буцаж амь ордог байгаа. За тэгээд тосгонлогоо буцсан шинэ ажилдаа орё гэд ингээд буцаад явсан. Тэгээд ингээд тосгон дээр ирсэн чи гэр бүлт нь одоо ингээд 8 л олцсон. Бөө хүмүүстэй ажиллаж байхгүй одоо яагаан ч мэддэхгүй те. Тэгээд өөрөөс нь дахиад ажил олё гэхээр ажил олдохгүй ингээд дахиад л тэр нөгөө үхлийн байдал нь хിവэр байсан. Тэгээ ерөнхийдөө ер нь за намтай холбоогүй ер нь ганцаараа хувь хүн гэдэг үднээсээ амьдрья гэд. Тэгээд өөртөө байшин бариад өөрөө тэр модонд ууланд гарч хоол ногоо зулгаагаад бүр заримдаа бүр хортой жимс ногоо идэж амьдрдаг байсан байгаа. Тэгээд ингээд үжсэн чинь гівгэн технэрийнх нь бас бие нь маш модж эхэлсэн. Тэгэд ингээд анзаарсан чи эхнэр нь цусаа зараад тэнчнээс хоол нэмэг олдог байсныг дараа нь идэж авсан байгаа. Бүр ийм хэцүү амьдралтай бүр цусаа заран
бүр биеэ муудхан байж ганц аяга бодоо олж иддэг. Ийм амьдралтайгаар үргэлжилж байсан байгаа юм л та. Тэгэхээр энэ номон дээр гарч байгаа тэр амьдралыг хүний амьдралд зүгээр наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй тэрнийхээ төлөө ингээд хүн ямар амар зүйлийг харж гэнэ үү те. Тэгэхээр энэ маань ингээд хитэн ингээд 100 жилийн өмнө биш шүү дээ те. Саяхан шүү дээ те. Тэгэхээр тэр саяхан гэж бодохоор ингээд хүний ингээд баг ингээд сэтгэлд бууж өгөхгүй тийм. За тэгээд 1994 оны 7 сарын 8 1994 оны 7 сарын 8 бол бас нэг айгүй сонирхолтой жоохтой айгүй түүхэн өдөр болж таарсан. Яасан гэсэн чинь нөгөө манай комрад Ким Ил Сун нас барсан байгаа. Тэгээд Ким Ил Сун нас барлаа гэд ингээд олон нийтээр ингээд зарласан чинь ингээд яалтчгүй ингээд тэрийг дуулсан хүн болгон шоконд ороод ерөөсөө тэр чигээрээ бүгдээрээ ингээд ерөөсөө унаал уйлаад өгсөн. Тэр сценэр. Бүгдээрээ би харин тийм. Яг энийг уншиж би бүр ингээд амар гайхацсан тийм. Бүр нөгөө өөрсдийг нь ингээд ийм амьдралд оруулаад тийм ингэжсэн хүн маань ингээд хорвоог орхисон гэсэн чинь бүгдээрээ ингээд хан зохиол шалан дээр унаа шалаа зохиол бүгдээрээ бүр зогсолтгүй уйлж гэлсэн байгаа. Мань хүн ч гэсэн өөрөө гинэт ингээд яагаад гэдгийг мэдэхгүй уйлаадсан байгаа. Айцсаасаа болсон юм уу? Эсвэл ашгүйдэ гэж бодсон юм уу? Гэхдээ энэ тухайн үед тэр мэдэрсэн мэдрэмжийг өнөөдөр хүртэл мань хүн тайлбарлаж чаддгүй тийм одоо сонин мэдрэмж төрсөн гэж байгаа юм л та. Тэгэхээр магадгүй энэ хүнийг энэ их ингэж 30 жил ингэж шоконд орж амьдарчаад тий. Тэгээ тэр хүн гинэт алга болчоор бас тэрнээсээ том шоконд л орж байгаа шиг л байгаа юм л та тий. Тэгээ 30 жил ингэж одоо шорон шиг ийм амьдралаар явчаад яагаад би энэ хүнийг насварлаа гэсэн чи уйлаад байгаа юм бэ тийм үү? Байнгын хараа хяналтанд цагдалтанд ингэж байгаадс нэг гай юм уу? Эсвэл ингэж ямар ч бие даасан амьдрал байхгүй болоод тэгсэн юм уу? Эсвэл одоо тэнд чи өөрийнхөө бодлыг те санааг ямар ч илэрхийлэх эрх байхгүй шүү дээ тий. Тэрнээсээ болж байгаа юм уу? Эсвэл аргаа бараад ингэ цөхөрсөндөө болж байгаа юм уу? Эсвэл магадгүй тэр хүний толгойг угаасан те тэр одоо пропагандад нь те үнэндээ автаад тэр хүнийг бурхан гэж ойлгоод тэгээд бурхан нь алга болсон чинь уйлж байгаа юм уу те. Тэгээд Ким Ил Сун нас барсны дараа тэрний юу болсон бэ гэсэн чинь тэр оронд бүр улам дорцсон байгаа юм л та. Хамаг үйлдвэрлэл бүх юм ингээд тэр чигээрээ шууд зогссон байгаа. Тэгээд Солонгос гинэд өөрөөсөө тэр хойд Солонгос тэр чигээр өөрөөсөө шоконд орсон байгаа юм л да. Одоо энэний дараа одоо бид нэр яах вэ? Хаачих вэ? Юу болох вэ те? Хинээс төлөлгөөгөө авах юм хин тэрийг зөвшөөрөх ингээд те. Хүмүүс юу хийхээ учраа бүх юм ингээд ерөөсөө нөгөө одоо ганц одоо амьдралын утга учир байсан хүн ч юм уу хааш. Тэр байхгүй болонгод одоо яахаа мэдэхгүй болчихж байгаа. Тэгээд мэдээж тэрний та бүхэн мэдчихэж байгаа. Тэрний Ким Ил Сунгийн дараа Ким Жонг Ил гэдэг тэрний хүүхэд нь ингээд одоо халааг нь аваад те дараагийн лидер болоод гарч ирсэн байдаг. Гэхдээ тухайн тэр үед нь ингээд яанд хид хідэн зүйл тохиолдсон юм байна л да. Тэгээд тэр улс нь гинэт ингээд шоконд ороод яахаа мэдэхгүй бүх үйлдвэрлэл нь ингээд дампуураад те нөгөө ядуу амьдарч байсан хүмүүс чинь бүр хоолчгүй хүнсчгүй юучгүй болоод тэгээд тэр үед нь 1995 оны тэр зун нь тийм үү тэр хамаг тариа будаа үйлдвэрлэдэг тэр мужид нь ингээд юу болоод нөгөө үер болоод нөгөө хоол хүнс нь ингээд тэр гарцсан те тэр жилдээ айгүй муу болж таарсан юм байна л да. Тэгээ тэрнээсээ юу болж таарсан бэ гэсэн чинь хүмүүстэй бүр дэндүү одоо хит өсөглөнд автаад идэх ч юмгүй юуч байхгүй тэгээ тухайн үед хүмүүс ажилч байхгүй те гадуур ингээл хоол хайгаал хулгаалах гал яваад хулгаалыгээд хулгаалах хоолч байхгүй тийм үе байсан байна. Тэгээ тэр үед нөгөө cannibalism буюу те нөгөө хүний мах иддэг тийм түүхэд энэ тэнд айгүйх сонсогдож эхэлсэн байна л да. Хүмүүс ч нөгөө аргаа бараад ирэхээрээ те тэр зарим түүх нь болохоор нөхрөнтэй ихнэрээ алаад ихнэрийнхээ махыг ингээд идэж амьд гарсан ч юм уу те. Тэгээ тийм түүх бол ингээд яг гарсан байгаа юм л да. Яагаад гэсэн гэхлээрээ тэр нөгөө хэрвээ тэр нь ингээд хүний мах идж байгаа баригдах юм бол тэрийг нь ингээд олон нийтийн өмнө ингээд толгойг нь толгойг нь авдаг байсан байгаа. Тэгэхээр тэр хүмүүст тэгэж болохгүй гэсэн мессеж өгч лээ л да. Тэгэхээр мэдээж тэр нь ингээд бүр амьдрахын болж исэн учраас тэр нөгөө хүний мах иддэгтэй хүрнэ гэдгийг ингээд төсөөлөд үтсэн юм бол тэ үндэ өөр идэх юмгүй тэр хүн эсвэл хүний мах идэн эсвэл тэгэл өөрөө өссөд үххээс өөр аргагүй гэсэн л
үг байх нь шүү дээ, тий. Тэгээ тэр үед мань хүн юу гэж шийдсэн бэ гэхээр за болио тий. Ингээл угаасаа үхэх юм байна. А тэгжээснээс Японоос ингэж ерөөсөө тэгвэл Япон руу зүхтах гэж оролдож үзүүл яасан юм. Тэгэл тэр замдаа үхвэл тэр л биз хэрвээ тийхгүй бол би эндээ өсөж үхэх нь ойлгомжтой юм байна тий. Гэж бодоод мань хүн ерөөсөө Япон руу одоо оргож үзье гэж шийдсэн байгаа. За тэгээд тэрний ганц гарцсан нь болохоор тэр Пёнгянгийн явсаар байгаа тэр нэг яг хятадтай хилдэг хил дээр нэгэд Yalu River, Yaluгийн гол гэж байдаг юм байна л да. Тэр нь болохоор тийм нарийнхан хятад хой солонгос хоёрыг ингээд тусгаарладаг гол байдаг юм байна л да. Тийшээгээ ямарч байсан бүүн адал юудал болж те ингээд галт тэргэнд нууцаар суугдаж сууж агаад те явсаар байгаа тэнд очижээ. Тэгээд тухайн тэр үед бол 30 тэрнээсээ өмнө 30 гаруй жилийн өмнө болохоор нөгөө хятад чинь нөгөө соёлын cultural revolution буюу нөгөө соёлын хувьсэл гараад тийм үү хүмүүс нь бүгдээрээ бас ядуугийн туйлдаа тулаад идэхэмгүй өсөж үхээд бас нөгөө хүний мах идээд тэр үед хой солонгос руу дөрөвдөг байсан юм байна л да. Гэтэл өнөөдөр 30 жилийн дараа яг эсэргээрээ хой солонгосоос хятад руу ингэж хүмүүс дөрвж нуугдаж ингэж цухтааж гардаг байсан байна. За тэгээ тэр үед нөгөө тэр газараа ирсэн чинь тэр Яалуу гол нь болохоор тэр бодож ирснээс амар нарийнхан гол байсан байгаа юм л да. Тэгээд хятадын талдаа болохоор хүмүүс тамхи татаал, хуцаа угаагаал ингээл нэг өдөр тутмын амьдрал явж байдаг. Гэтэл хой солонгосын талдаа болохоор 50 м тутам ингээл буутаад сэрэхтэй тий ингээд нэг герман нэг овчарктай тий амар өндөр харуул хамгаалттай байсан байгаа юм л да. Тэгээ мань хүн ямар ч байсан за энийг ямар ч байсан гарандаа гэ тий 2 3 хоног ажиллаж байгаа 3 дахь хоног дээр яг нэг бороо нэг юу гэдэг штэ чон бороноор гэдэг лөө те яг ингээл бороо ороод ингээл гараа харанхуй болоод хүн амт ингээл борооноос хорогдох үед нь ерөөсөө за одоо л биш бол хизээч биш гээл гол руугаа ороод гүйтсэн байгаа. Гэтэл мань хүнтэй л эргэн тойрны харсан чи хинч байгаагүй аз болол тэгэл нэг голоороо гарч исэн чинь тэгээд усан дотор сэлж чаддаг нөхөр байсан. Тэгэл усан дотор ороод тэгэл ус амаар дүрн хамар дүүр ус ороод ухаалтсан байна. Тэгээ ухаалдаас ирсэн чи ямар ч байсан нөгөө талдаа гарцсан гэ гэрэл харагдаад гэрэл 2 3 хоног ухаан орон гарan байсан чинь мань хүн тийм Ким гэд тэр хятадын талд амьдардаг нэг солонгос нөхөр мань хүнийг аварсан байгаа юм л та нэг солонгос өвгөнтэй. Тэгэл нэг удаа ингээд ухаан орчоод ингээд эргэн тойрны харсан чинь яа гарахгүй л мань хүн чи өөртөө ерөөсөө итгэж өгөхгүй байна л да. Яа гарахгүй ингээл нэг тэр айлд сэрж байна. Тэгээ айлдаас ингээ босоо гарч явсан чинь телевиз байна, хөргөгч байна, тэгээ угаалгын машин, тэгээл диван байна тий. Тэгэл за би хаана ирчвэ? Диваажинд ирчвэ эсвэл би өгчвэ амьд байна уу гээл тий. Тэгсэн чинь тэр нь болохоор мань хүний хувьд бол төсөөшгүй тийм одоо люкс зэрэглэлийн юмнууд байгаа байхгүй юу. Гэтэл бол зүгээр л хятадын нэг айл жирийн айлын амьдрал шүү дээ тий. За тэгээд ингээд мань хүн ингээд ямар ч байсан ингээд хятадын талдаа гарч ирээд аврагдсан байгаа. Тэгээ нөгөө хүнд чинь хамаг өөрийнхөө түүхийг ярьж өгөөд би солонгос хүн бишээ. Би өөрөө Японы иргэн хүн юм аа. Ингээд нөгөө хой солонгост ингэж би хуурдагдаж авчираад ингээд 36 жил болсон байна те. Би одоо их орон руугаа ингэж гармаар байна. Надад тус олооч гэгээд мань хүн бүгднийг ингээд ойлгоод би чамд өөрийнхөө байдгаараа туслах болно гэд. За тэгээ мань хүнд ямар ч байсан тэгээ дараагийн хэдэн хоногт яаж солонгос руу Япон руу холбогдох уу гэж жагаад хойд солонгос руу явхад чинь Red Cross буюу нэг улаан загалмаа тусалсан байдаг. Тэгээ улаан загалмаа Токион салбартай холбогдсон чинь ашгүй нөгөө тэр Токион салбар нь болохоор мань хүнийг гадаад явдлын яам руу холбож өгсөн байгаа. Тэгээд нөгөө Японы гадаад явдлын яам маань буцаад Бээжин дэх элчин сайдын яам руу холбож өгөөд те. Тэгээд элчин сайдын яам нь болохоор Шэньян гэд хятадын хот байгаа тийм мань хүн байгаа газрын хамгийн ойролцоох Японы элчин сайд руу холбож өгсөн байгаа юм л та. Тэгсэн чинь мэдээж тэд нэр мань хүнийг яг Японы иргэнүү гэдэгт нь эргэлдэж исэн байгаа. Тэгээ мэдээллийг нь аваад буцаад Япон руугаа ах дүүтэй ингээ холбогдож иж мань хүний яг иргэншлийг нь мөн үгүй биш гэдгийг нь олж тогтоосон байгаа юм л да. Яг нь Япон хүмүүсийн хувьд болохоор Японоос тэр нөгөө хой солонгос руу явсан тэр 100 мянган хүн байна тийм үү. Тэд нэр гэхдээ Японд болохоор өөрсдийнхөө иргэн мөн гэдгийг нь иргэншлийг нь бол үлдээсэн байгаа юм л да. Тэгсэн нь мань хүнд бол ер нь аз болж амийг нь аварсан гэхэд хэлсдэхгүй те. За тэгээд Шиньянгийн Японы элчнийх нь болохоор та тэгвэл Шиньян руу
өөрөө ямар ч гэсэн наанаасаа ирэх ёстой хүрээд ирээ. Шинэ янг хүрээд ирэхээр тэр нөгөө телевизийн нэг цамхаг байгаа. Тэнд одоо 2 хоногийн дараа 5 цагаас уулзъя гэж тохирсон байгаа. Тэгэхээр ингээ хятадд хэрэг мань хүн баригдах юм бол буцаад ерөөсөө ачигт нөгөө хой солонгос руу ачигдах тийм амар аюултай байсан байгаа юм л та. Ягаад тэгэхээр тэр нөгөө хой солонгос хятад хоёрын хооронд тийм гэрээ байдаг юм байна л да. Тэр нь болохоор тэр нөгөө тэр протокол нь юу гэсэн бэ гэхээр хэрвээ хойд солонгосын иргэн хятадд баригдах юм бол ямар ч үг дуугуугаар буцаад хойд солонгос руу буцаах тийм хоёр орны гэрээ байсан баг. Тэнд нь хэрвээ тэр одоо Японд одоо оролцсон ч юм уу тэгэх юм бол тэр нь болохоор дипломатуудын тэр тухайн орнуудын дипломат харилцаантай маш том сэв суулгах тийм аюултай алхам байсан байгаа юм л та. За тэгээд мань хүнийг Шин Янг руу тэгээд тэр солонгосчууд тэр Ким гээд амийг нь аварсан солонгосчууд ингээд авчираад нөгөө замдаа те мэдээж харуулт зогсоогоол тэр машин дотроо суудлынхын тэр доор нь те нэг мань хүнийг нуугаад яаж игээд авчирсан байгаа. Тэгээд Шин Янгд авчираад мань хүн тэр яг уулзах газараа ирээд элчин сайдын яамных нь өөрсдөө ирээд авсан байгаа. Тэгээд мэдээж урамшуул болгоод тэр авчирж өгсөн Кимийн гэр бүлд нь бас нэлээд том мөнгө урамшуул өгсөн байгаа. Тэгээд Японы элчин сайдын яамных нь тэгээд мань хүнийг ямар ч гэсэн аваачаад нөгөө яам руугаа элчин сайдын яам руугаа оруулсан байгаа. Тэр чинь мэдээж элчин сайдын яам чинь Японы газар нутаг тооцогдсон тий. Тэгээд зэр нь болохоор тэр телевизийн цамхгаас нэг 5 минутын зайтай байсан байна л та. Гэхдээ тэр 5 минут алхалт бол миний амьдралдаа дуулсан хамгийн уртцсан байсан гэж хэлж байгаа. Тэгээд яагаад тэгэхээр эднэрийн хийж байгаа тэр Японы элчин сайдын яамны хийж байгаа бол бас маш том эрсдэлтэй алхам. Яагаад тэгэхээр тэр яг одоо хуулиараа ярих юм бол тэр Японы элчин сайдынхан хойд солонгосын хүнийг хулгайлж хүнийг нь хулгайлж гэсэн үг болчихж байгаа байхгүй. Яагаад гэвэл тэр хүний хойд солонгосын иргэн хойд солонгосын иргэн байгаад идэг. Хичнээн Японы иргэн гэдэг Японыхан талд тооцож байгаа боловч тэр хүн хойд солонгосын иргэн хിവэр байгаа учраас тий. Тэгээд нөгөө сайн ямар ч байсан элчин сайдын яамандаа хүртэл авчирчаад тэр хүнийг нууцлалын зэрэгт нууцлалд байлгаж байгаа юм л да. Ягаад гэх юм бол бас тэр хойд солонгосын тэр нөгөө Японы элчин сайдын яам дотор нь хятадын тагнуулууд ингээд нууц тагнуулууд ажиллаж ээж магадгүй гэж гарсан байгаа юм л да. Гэхдээ ерөнхийдөө тиймэрхүү зүйл айгүйх байд юм шиг байна л да. Тийм учраас элчин сайдын яам дотроо хүртэл тэр хүнийг маш өндөр нууцлалтаа ерөөсөө элчин сайдын яамны тэр элчин сайд тэгээд их нэртэйгээ тэр хоёроос өөр хүн хинч мдээгүй байгаа байхгүй. Тэр хүн дотор байсан. Тэр яамд ирээд 2-7 хонос нэг юм тий. Харин тий. Ягаад гэх юм бол хэрвээ баригдах юм бол тэр нь бол маш том асуудал болж болохоор байсан байгаа л да. Тэр хүнийг хойд солонгос руу нэгдүгээр буцаана. Хоёрдугаарт энэ бол Япончууд хойд солонгос хятадын дипломат харилцаанд донд маш том сэвийг суулгаж болох болсон учраас тий. За тэгээд Шин Янгээс ямар ч гэсэн тэр элчин сайдын яамных нь хятадтайгаа ингээд зөвшөлтсөл хийж эхэлсэн байгаа юм л та. Ингээд манай ингээд иргэн юм аа. Энэ хүнийг ингээд хилц гаргахыг зөвшөөрөөч гэд. Тэгээд нөгөө хятадын засгийн газар нь болохоор тэгээд явж за тэгээд ер нь бол биднэрт ер нь хамаагүй. Биднэрт ингээд гарах биднээс зөвшөөрөл авах албагүй те. Хэрвээ баригдах харин бид нар тусалж чадахгүй шүү гэж хэлсэн байгаа. Тэгээд мань хүнд болохоор за тэгвэл Японы засгийн газар хүртэл өөрсдөө тэр хүн дээр гар үсэг зурулсан бичиг хийлгсэн байгаа. Тэр нь болохоор хэрвээ мань хүн баригдах юм бол Японы засгийн газар хизээч туслаагүй шүү гэдэг амлалтыг тэр хүнээс авсан байгаа юм л да. Тэгэхээр тэр хүнд Японы засгийн газар тусалж байгаа ч гэсэн нөгөө албан ёсоор тусалж байгаа нэрийг авахгүй, хятадч тусалж байгаа нэрийг авахгүй те. Тэр нэг хүнийг авахын тулд ингээд хоёр засгийн газрууд хүртэл хоорондоо ямар амир нэг тэнд хилцэл явагдаж байна те. Дээд түвшинд хилцэл явагдаж байгаа. Тэгээ бас ямар амар өндөр эрсдэлтэй гэдэг нь эндээс нумнаас амар харагдчихлаа л да. Тэгээд мань хүнийг ямар ч гэсэн Далиан гэдэг хятадын тэр эргийн хот руу аваачж байгаа тэрнээсээ Токио руу нисгэр болсон байгаа. Тэгээд тэр Далиан хот руу бас ингээд нөгөө Японы элчин сайдын яамных нь авч явахдаа те бас маш өндөр нууцлалтаа. Тэгээд хэрвээ баригдах юм бол тэгээд Японы засгийн газар ч тусалж чадахгүй хятадын засгийн газар ч тусалж чадахгүй тийм одоо игзэг мөчтэй те. За тэгээ явсаар байгаад ямар ч хэлсэн Япон нөгөө Далиан хоттой очоод тэгээд Японоос тэр хүнийг авчирхаар ингээд онгоц хүртэл тусгай онгоц явуулсан байгаа юм л да. Тэгээд тэр тусгай онгоцондоо хамгийн ямар ч яаж игэл суусан чинь онгоцны үйлчлэгч ирээд те гэртээ тавтаа морилно гэж хэлсэн байгаа юм л да. Тэгээд энэ 36 жилийн дараа энэ зүүдэнд орш бүр зүүдэнд ч хүний зүүдэнд ч багт одоо ормооргүй хүний сэтгэлд багтахааргүй тийм
аимшигтай амьдралаар явсаар гад эх орондоо тэгж 36 жилийн дараа анх хөл тавьсан байгаа юм л та. Тэгэхээр тэгэхэд онгоцонд ороод мань хүн учир зүггүй ингээд уйлж эхэлсэн байгаа тийм. Тэгээд за Япондоо эргээд ирлээ. Ингээд одоо бүх юм ингээд окей болно гэж бодтол те. Япондоо хүртэл мань хүн ингээд айгу хэцүү байсан байгаа. Яагаад гэхээр Японы засгийн газар мань хүнийг ингээд Японы засгийн газар тусалсан гэж хэлж болохгүй шүү гэж хэлсэн байгаа юм те. Нэгдүгээрт, хоёрдугаарт ингээд ажилд орё гэхээр хинч тэр хүнийг ажилд авах сонирхол байгаагүй. Нэгдүгээрт мань хүн боловсралгүй байсан. Хоёрдугаарт ажлынх нь болохоор хойд солонгосоос ирсэн гэдгийг нь мэдэн гутаа тэр хүнтэй ерөөсөө орооцолдохоос айсан байгаа юм л та. Тэгээ ажил олоход хэцүү. Тэгээ гэр бүлийнхэн байхгүй, найзанд байхгүй. Тэгээд гэрлүүгөө мөнгө явуулсан мөнгө байхгүй, тий. Тэгээ тийм бас дахиад одоо хинийч их нутагт ирээгүй юм шиг тийм хэцүү амьдралаар буцаад амьдрсан нь бас үнэндээ бол айгу харамсалтай байлаа тий. Тэгээд ямар ч байсан олсон мөнгөө охинлуугаа ингээд явуулъя гэд охинлуугаа явуулах гэсэн чинь охин нь ингээд нөгөө өсвөлөнгөөс болоод нас орсныг олж мэдсэн байгаа. Явуулсан мөнгө нь бол тэр охиндоо хизээж хүрээгүй. Тэгээд бусад ингээд нөгөө охиныхон бусад хүүхдүүд нь амьдралд нь юу тохиолдсныг мань хүн өнөөдөр ч хүртэл мэддэггүй те. Тэр тэд нартэйгээ холбооч байхгүй. Гэхдээ энэ хүн тэр хүүхдүүд нь амьд байгаа гэдэгт итгэж байгаа тэр зөвхөн итгэлэл байгаа. Тэр итгэл нь энэ хүнийг өнөөг хүртэл ингээд амьд явах одоо ганц тулгуур нь болж явдаг гэж энэ номыг төгсгсөн байгаа. Тэгэхээр энэ номыг бас бичсэн шалтгаан нь те ингээд бас энэ өөрийнхөө түүхийг те дэлхийд бусад хүмүүст хуваалцсан. Ямар их хойд солонгос гэж ямар амар хэцүү орн байгаа юм те. Бид энэ түүхийг бас Японы засгийн газраас ямар зөвшөөрөл авч иж эсвэл Японы засгийн газрын зөвшөөрлийг нь те эсвэл хэлэхгүйгээр яаж ингэж энэ бүхнийг санаж ингэж тэр бүх юм ухаж ингэж бичсэн бэ те. Тэгэхээр энэ бол үнэхээр хүний сэтгэлийг хөдөлгөж чадсан, магадгүй уншиж чадсан тэр уншихад айгүй хэцүү тэр хүний амьдралын гайхалтай бас аюултай нэгэн түүх. Энэ ном байж таарлаа тий. Тэгээд энэ ном маань болохоор 2000 онд хэвлэгдсэн байгаа. Тэгээд түүнээс хойш өөрөөр хэлбэл 18 жил өнгөрсөн. Тэгээд би бас интернетээр энэ хүний амьдрал одоо юу болж ийн вэ гэдэг ингээ бас хайж үзсэн л дээ. Тэгсэн чинь дараа нь одоо дүүтэйгээ холбоо ирсэн. Тэгээд дүүг нь болохоор нэг татаж авсан байгаа. Тэгтээ зарим хүмүүсээсөө бүр ингээ холбоо тасарсан. Тэгээд одоогийн байдлаар ерөнхийдөө тухайн үед холбогдсон хүмүүсээс нэлээд ойролцоогоор 50-60 хүн Японы засгийн газрын юугаар ингэ буцаж ирсэн байгаа юм л да. Гэхдээ бол энэ асуудал бол маш яривхтай байгаа. Америкийн засгийн газар ч гэсэн Японы өөрсдийнх нь иргэн байгааг мэдж байгаа боловч тэрийг татаж гаргаж чадахгүй байгаа. Улс төрийн үед сая нагийн тайлбарсаар маш эмзэгтэй үед байгаа. Тэгээд түүнээс гадна улаан загалмай энэ хүрээгээр тухайн үед нэг хойд солонгосын татаж гаргасан хүмүүсээс гадна түүний дараа 1980-ад оноос хойш бас хойд солонгосын тэрүүгээр хятадаар аялж байсан те хүмүүс бодлон Японоос болон Япон иргэдийг хойд солонгосын хулгаагаар киднапинг буюу хүний 8 аягээд хойд солонгос руу авчирсан байгаа бас тэр барьцаанд авсан хүмүүс байгаа мэн л та. Тэгээд өөрөөр хэлбэл тэр барьцаанд авсан хүмүүс болохоор яг жихэн албан ёсны abduction хийгдсэн хүмүүс байгаа тий хойд солонгосоор. Тэр хүмүүсийг яаж айтаахан гаргах вэ гэдэг нэгдүгээр одоо засгийн газрынх нь одоо Японы засгийн газрын гол зүйл байгаа. Тэгээ хоёрдугаарт энэ хүмүүс сайн дураараа явсан бас нэг хүмүүс байгаа шүү дээ тий. Тэтрийг яаж гаргах вэ гэдэг. Тэгэхээр одоо ингээд Японы засгийн газар 100,000 хүн биш. Японы засгийн газраас харах юм бол нөгөө нэг албан ёсоор одоо хулгайд алдагдсан тэр хүмүүсийг гаргана гэдгээр маш чухал. Тэнгүүт нөгөө талаар сайн дураараа явсан энэ массаж шиг авах шиг хүмүүсийг хүндөхөөр нөгөө хүмүүсийг гаргаж чадхаа болчиход байдаг. Ингээд маш юм хэцүү байдалд одоо бас тулгарчаад байгаа юм байна л да. Гэхдээ энэ Японд буцаж ирсэн иймэрхүү байдлаар яваад буцаж ирсэн 50-60 хүн маань бас өөрсдийн нийгэмлэгтээ гол нь нөгөө хүмүүс чинь маш дээрүүд явсан учраас одоо нөгөөдөл чинь бараг 80 настай, 90 настай, 70 настай юм өвөө эмээр болцсон. Тэгээд ингээд хөдөлгөөн гаргахаар маш муу ингээд ерөөсөө бас сайн олигцоо болж болохгүй л байгаа юм байна л да. Тэгээд зарим бүр ингээд нас хараад эхэлсэн нөгөө очисон хүмүүс маань аль хэдийн тийм хүмүүс байгаад байгаа юм байна. Йоо за ямар ч гэсэн ингээд бас нэг аимшигтай болчих үнэн бодит тий түүхийг ингээд та бүхэнд ярьж өглөө. Тий яаж хүний амьдралд юм байдаг вэ гэмээр. Тэгээ одоо ч гэсэн хойд солонгос яг нэрээ байгаа шүү дээ. Тэгэхээр боддоо бүр 50-60 жил ийм байдалтай өдөр болгон хүмүүс нь ийм амьдарч байгаа гэдээ ботхоор өстэй нэрээ тий итгмээргүй зүйл байгаа.
За хоёлаа Тэгэхээр тий. одоо хүртэл ийм орон байдаг юм байна да. За хоёлаа ингээд энэ хүрээд номоо дуусгах тэгээ цаг ч нэлээ явлаа тий. Маш их ярих зүйлтэй юм байна. Тэгээд багч ихсэн одоо Америкээс өөр орныдоо яригдсан тийм ном байсан учраас та бүхнээс мэдлэгтэн бас нэмэр болсон байхаа гэж бас бодож байна. За тэгээд дараагийнхаа дугаараар уулзтлаа. Бүгдээрээ түр баяртай. За түр баяртай.